За та бүгдийн амгалан альтгая. За парчин жидун гав тэр тааж болон шижижэл ам ойсунга жирдэм эксэлжин дон ойсунга няранги бандужир гана зогжодо зогмын жансам жавын цад тэрдэн яндагтан ойсунэдэн ондуж үзүүлгээд за энэ таван савждаг бол ингээд эхнээс нь уншаад явж байгаа. За бидний үзэж байгаа ном бол ондогжингийн утгыг тайлбарласан Банчин санам давг ламын зохиосон парчин бол үзэж байгаа тийм ээ. За ондогжин бол ширчин дооны утгыг тайлбарлаж байгаа. Ширчин дооны утга бол дотроо хоёр хэсэгт хуваагддаг. Нэг нь ойдон дооны жир юм ба, нэг нь байдан ундаг жир юм ба. Тэр нь юу гэсэн үг вэ гэхээр ширчин дооны утгыг бол ойдон дооны жир юм ба гэдэг нь шууд бодтойгоор хоосон чанарыг үзүүлсэн нэг мөн ширчин доонд бол байдан ондог жир юм ба буюу лам жир юм ба. Ламрим буюу лам жир юм ба мөрийн зэргийг бол ил тодорхой бишээр үзүүлсэн. Нэг ёсондоо тийм жоохон далд нуугдмал маягтайгаар ингэж үзүүлсэн. За тэр лам жир юм баг бол ондог жингоор ширчин дооны одоо тэр байдан ондог жир юм баг бол Майдрингийн ондог жин гэдэг номоор бол тодорхой болгож ингэж үзүүлсэн юм аа. Тэр ондог жинг бол одоо бид нэр судалж байгаа парчин жидунгоор тайлбарлуулаад ингээд үзэж байгаа гэсэн үг шүү дээ. За тэгэхээр бол одоо ялангуяа энэ одоо үзэж байгаа энэ таван савжид бол бодисатын одоо зам мөр тэрэн дотроо бол анханасаа их хөлгөний замаар орсон, дамбууны тэгчин ламаар орсон ийм тэгчин төм маянбын дүлжаа нарын одоо үзэл судлах ийм номыг бол бид нар үзэж судалж байгаа. За өчигдөр бид нар гав тэр тааж болон буюу одоо тэр ламши яаж одоо ламшигаар жанчивсэмбийн лам яаж одоо ламшид хураагдж байгаа юм бэ гэж. Ламши яаж бодисатын зам мөр болдгийм бэ гэдгийг сэдвийг яриад түүнээсээ бол таван одоо дэд сэдвэр юм шинжилэл хийя гэсэн хэсгээс эхлээд энэ тавыг бол ингээд уншиж байгаа тийм ээ. За нэгдүгээрхийг бол уншсан тийм ээ. Шижижин лам ойсунгаа гэдэг. За хоёрдугаарх нь бол тэр жирдэм миксэл гэдгийг бол равжур шивана жаваин жала шевин баржи жирдане зогмын жансан мажавар яндагтан ондо мэжаашэ миги салвичэр гэдэг. За ингээд энэ хоёрдугаархыг бол энэ үхнэр бол ингээд орхицсон байгаа. Жидун дээр бол ингээд орхицсон байгаа. За тэгээд өчтөр би хэлэхдээ ингээд харалдаа барчин тааждыг хамт уншаад явъя гэж ярьж байсан боловч өнөөдөр бодох нэ энэ таван савжтай барчин жидөнгийнхээ хувьд бол ингээд бүрэн гүйцэд уншичаад тэгээд ерөнхий ойлголцоо бүтнээр нь авчаад тэгээд барчин тааждаа одоо энэ савждынхаа харалдаа эхнээс нь ингээд тавуулан ингээд уншия. Тэгэхгүй бол зарим хэсэг нь нэлээд бага, зарим хэсэг нь жоохон их болохоор тухайн өдөртөө нэг сэдвээр нь багтааж үзүүл зүгээр байдаг. Тэгэж бодоод өнөөдөр үргэлжлүүлж уншихаар шийдлээ. За өнөөдөр бол 3 дугаар Сумбала шанлуг гагвада ранлуг шадвани гэж. За парчин жидунгийн хэсгээс уншиж шүү тийм ээ. За ном хараарай. За Сумба гэдэг нь бол Нярангийн бандуужир гана зуг жадва гэж. За Нянта Ранжил хоёрын бан эрэг тийм ээ төвчих одоо зүйлс догвэрэг буюу онж таньж мэдэх ёстой тэр эрдмийн зүйлс нь бол аль хүрэх юм бэ, аль хүртэлхийг бол хэлж байгаа юм бэ гэдэг одоо энэ бодисатва нарын хувьд шүү дээ тийм ээ. Бодисатва нарын хувьд бол эхнээсээ баг хөлгөний нянтой лам 10 жил ламаар оролгүйгээр тэгчин ламаар орсон хүмүүсийн хувьд бол одоо аль хэмжээнд нянтой ранжлын банвэрэг, догвэрэг хоёр хаана одоо бүрэн гүйцэд болд юм бэ гэдгийг ярьж байгаа. За энийг ярихдаа бол одоо ер нь бол энээс хойш барчин жидун өөрөө нийт хуваар нь бодох юм бол одоо бараг 90% шахуу
умаар анжидвэн ёсонд ярьж байгаа шүү. Умаар анжидвэн ёсонд тийм ээ. Тэгээд дотор нь бол яг хөө зарим сэдвээр Симзамби ёсонд юу гэж үзэх вэ? Танжирын ёсонд юу гэж үзэх вэ гэдэг одоо гардаг тийм ээ. Бид нар дангийн одоо өмнөх өдрүүдэд дангийн уншихад бол Симзамби ёсонд, Умавын ёсонд энэ төргээ дотор нь бол ялгаж исэн. Ерөнхий одоо ингээд сэдвүүд нь бол голлон умаар анжидвэн ёсонд ярьж байгаа. За тэгэхээр энэ Нярангийн Бандууржирэг хаана одоо төгсдөг юм бэ гэдгийг бол гүйцэтгэх юм бэ гэдэг энэ сэдв маань ч гэсэн умаар анжидвэн ёсонд ярьж байгаа шүү гэдгийг бол бас сануулж хэлье. За Нярангийн Бандууржирэг гана зог чадва гэдгийг үзүүлэхэд бол шанлаг гагвада ранлаг шадва ни дамбууны ягдаг ба наарэ гэж. Ягдаг ба. За ягдаг ба гэдэг хүн бол он ягдаг ба юу гэж хэлсэн гэхээр мэлэн ондо масун ин гэж. За мэлэн буюу тэгмэн лам. Мэлэн гэдэг нь доод зам мөр, ондо масуна гэдэг нь урд нь үл одох гэдэг нь бол урд нь баг хүлэгний замаар ороогүй гэсэн үг. Мэлэн ондо масун ин гэдэг нь нянтой ламаар ороогүй, аранжил ламаар ороогүй энэ жанчуулсан ба бол тийм ээ. Мэлэн ондо масун жанчуулсан ба Нярангийн бамба са жадвар зогдэ гэж. Нярангийн бамба, нянтой аранжилын бамба буюу нянтой аранжил хоёр маань бол няман багнаад нянтой даажин ба аранжил даажин ба болж байгаа. Няман бамаа. Тэгэхээр Нярангийн бамба бол са жадвар зогдэ гэж. Зогдэ гэдэг нь бол са жадва буюу 8 дугаар газарт ирэх үед бол одоо нянтой аранжлын төвчлийг бол одоо гүйцэнэ гэж. За энэний утга бол юу гэсэн үг вэ гэхээр анханасаа хэрвээ баг хүлэгний замаар ороод нянтой ламаар орсон бол тэр чинь нянтой цоглом жорлон тонлом гэж яваад тэгээд нянтой мелуулам товлоод нянтой даажин ба болохоор няман багна. Тийм ээ, няман багна. Анханасаа бол баг хүлэгний замаар орсон. Тэгээд нянтой даажин ба болчоод дараа нь их хүлэгний замаар ороод жанчуулсан ба болж байгаа болвол энэ хүний хувьд бол хаана одоо энэ Нярангийн бамба зогваин гэдэг яриа байхгүй тийм ээ. Угаасаа тэр бүгдээ хийчээд ирсэн учраас няман багнчаад тэгчин лам руу орж ирээд жанчуулсан ба боцодоо болж байгаа учраас тэр сэдв угаасаа хүндэхдэггүй, яригдахгүй. Одоо бол энэ мелам ондо масуна гэж шүү дээ тийм ээ. Мелан ондо масуна гэдэг чинь баг хүлэгний замаар ороогүй жанчуулсан багийн хувьд бол Нярангийн бамба хаана юм бэ гэхээр одоо эн чинь одоо жишээ нь над шиг ингээд альч зам мөрөөр ороогүй тийм ээ. Нисванис одоо хүсэл шунал хамаг юм ингээд байж байгаа юм хүн. За тэгээд одоо аажмаар бол одоо амтныг өрөвдөх хайрлах сэтгэлийг ингээд дадуулан бясалгасаар байгаад тэгээд нинжи чумбуу төрөөд боцатын сэтгэл төрөөд ингээд их хүлэгний замаар орлоо гэж бодоход тэр нөгөө Нисванис энэ чинь хэвээрээ байж л байгаа шүү дээ. Тийм ээ? Байж л байгаа. За тэгээд дээшээ тийм ээ одоо тэгчин цоглом, жорлом, тонлом гэд ингээд явхаар дээшээ явсаа тэгээд одоо нөгөө саадан ламжи ёндоор авзагна доржо шингийн гомпон нуртуушо гэдэг шиг тэгээд саадан ламжи ёндон болоод дээш аривцаар байгаад тэгээд 8 дугаар газрын үед ирэхэд бол нянтой даажин ба шиг. Нянтой даажин ба бол няман багнаад даажин ба болж байгаа тэр зэрэг хэмжээнд бол хаана очиж хүрэх юм бэ гэхээр 8 дугаар газарт бол тэр нь бол бүрэн гүйцэд болох юм аа гэж. Ингэж одоо хэлж байгаа ийм утгатай үг шүү. Энэ ягдаг ба гэдэг нь. Ламаа ягдаг ба. Энэ төвдийн одоо кава, парчин кава. За тэр хүн бол одоо мэлэн ондо масан гэж анчуулсан ба бол Нярангийн бамба бол са жадвар зуг ба инг. За яаж вөхөр дэр няндум малиуур бам ээж гэж. За тэр дэр гэдэг нь бол са жадваад бол 8 дугаар газарт бол Нисванисын түүдгэрийг хоцроол үгүй төвчих юм аа гэж. Хоцроол үгүй төвчих юм аа гэж. За ингэж үзэж байгаа. За тэгвэл энэ са жадва гэж хэлж байгаад маш их бодох зүйл бий. За энэ нь одоо энэ хойшоо гарах болов гэж бодож байна. Са жадва гэж хэлж байгаад бол бодох зүйл их бий. Са жадва бол нэлээд одоо өөр болж байгаа үе. За ингээд мэлэн ондо масан гэж анчуулсан ба маань бол са жадва эрэхтэй Нярангийн бамба бол зогваин. Ягаад тэгэхээр са жадвад бол Нисванисыг бол бүгдийг бол төвчнэ гэж. Одоо гэж.
догва са дамбур зогдё гэж. За бамба догва гэж. Энэ чинь нөгөө Нярангийн бандугжи ирэг гэсэн шүү дээ. Бамбадун догва гэж. Бамба гэдэг нь бол төвчих, муу сэтгэл Нисванисыг төвчих. Догва гэдэг нь бол тэрний нөгөө тал нь. Тэгээ бамбагийн нөгөө тал нь. Тэгээ гарын ар өвөр хоёр шиг. Нэг муу сэтгэл арилахад нэг сайн эрдэм товлж идэг, нэг эрдэм товлоход нэг муу сэтгэл арилж идэг. Энэ хоёр бол ингээд ийм харьцаатай шүү дээ, тийм ээ. За тэгэхээр тэр Нянто Аранжилын догва бол са дамбуур тэгээ нэгдүгээр газрын үед бол төгсөх юм аа гэж. Тийм ээ. Зогва гэдэг нь төгсөх гэдэг нь бол бүрэн гүйцэд одоо тэр эрдмийг бол олж байгаамаа гэсэн санаагаар хэлж байгаа. За ягаад гэвэл тэр са дамбууд гансгийн дагмид онсомдууд догвэж гэж. Са дамбууд гансгийн дагмид онсомдууд догвэж. Са дамбуу гэдэг маань бол тонлом товлж са дамбууг орж байгаа шүү дээ, тийм ээ. Тонлом гэдэг маань бол одоо 3 дугаар зам мөр шүү дээ, тийм. Цоглом, жорлом, тэгээд тонлом гэж байгаа. Одоо хутагтын зам мөр. Тонлом буюу үзэхгүй мөр гэж байгаа. Юуг үзэж байгаа гэхээр үннийг анх удаа нүдээр үзсэн шиг илт одоо болгоож байгаа. Илээр үзэж байгаа үе учраас үзэхгүй мөр гэж нэрлсэн. Тийм ээ. За тэгээд тэндээ юу тэр үзэж байгаа үнэн нь юу юм бэ гэхээр гансхийн дагмид юм аа гэж. Бодгаалын бие үгүй гэдэг бол онсомдууд догва юм аа гэж. Онсомдууд догволж байгаа. Тийм ээ. Илээр одоо болгоож байгаа. Ийм үе юм аа гэж. Шээс гэж. Дэни лонгийн шидва маяндэ гэж. За энэ таны хэлж байгаа чинь бол лон сингэ самбуугийн таалал бол биш юм аа гэж. Лон сингэ самбуу бол таны хэлсэн шиг бол ингэж болгоогоогүй гэж. Шидва маяндэ лонжис хам сумжийн гомбон юмонла жүдүгийн ява задна дэла саажуийн ойголжийн банжан нёндов ёдур шидвичэрдэ гэж. За тэгэхээр яагаад одоо лон сингэ самбуу тантай санал нийлэхгүй байгаа юм бэ гэхээр лон сингэ самбуу бол хам сумжийн гомбон юмонла гэж. Хам сум гэдэг нь бол додхам, сүгхам, сүгмэд хам тийм ээ. Додхам гэдэг нь бол одоо бидний байгаа энэ газар ертөнцийг бол хүсэлт ертөнц гэж нэрлэж байгаа. Сүгхам гэдэг нь бол дүрс ертөнц, сүгмэд хам гэдэг нь бол дүрс одоо ийм гадна талын бие дүрс байхгүй ийм одоо зөвхөн оюун ухаан ийм сүнслэг ийм оршихуйтай ийм газрыг хэлж байгаа тийм. За тэгээд сүгхам, сүгмэд хам бол хоёулаа одоо тэнгэрийн орн. Нэгэсэндээ хариг аргийнхан шүү дээ. Одоо ингээр хэлбэл хариг аргийнхан шүү дээ. Сүгхам, сүгмэд хам бол хариг аргийнхан. За тэгэхээр хам сүмжийн гомбон юмонла гэж. Тэгэхээр додхам, сүгхам, сүгмэд хам тийм ээ. За тэгэхээр за додхом бол одоо яг бидний байгаа газар учраас одоо бид ингээд ерөнхий төсөөлөл авчин тийм ээ хүсэлт ертөнцийнх нь. Сүгхам бол одоо тэндээс тэр хүртэлгээд ингээд ийм бас газрын хэмжээтэй. Сүгмэд хамд бол тэнд гисэн тийм газрын хэмжээ байдгүй. Нэгсэндээ орон онцгойсон тийм одоо орон зай газар одоо тийм ээ одоо Монгол сая 500 км нутагтай гэдэг шиг тийм газар орон заах юм сүгмэд хамд байдгүй. Ягаад гэвэл өөрөө энэ нөгөө бие дүрсгүйгээр оршдог учраас хаач байж болно шүү дээ. Тийм учраас онцгойсон газар байдгүй. Гэхдээ додхом, сүгхам, сүгмэд хам гурвууланд нь энэ одоо тэр тэнгэрийн одоо төрлийнх нь ч бай манай хүсэлт ертөнцийн одоо адгууснаас эхлээд хүн хүртэлх одоо энэ амьтд ч бай энэ бүгдээрээ бол яг Нисванис бол байгаа. Тэгвэл Нисванисын дотроо ялгаатай. Бид нар бол хамгийн их Нисванистай хүсэлт ертөнцийнхэн бол хамгийн их тоон олон тийм ээ Нисванисийн тоон олон маш одоо тийм бүдүүн баг тийм нёмор агваа бол маш ихтэй ийм байдаг. Дээшгээ ингээд төрлөн дээшгээ явагдсан бол Нисванисын тоон арай бага, цөөхөн. Тийм зарим Нисванис бол бидэнд байдаг шиг бол байдгүй. Тэгвэл Нисванис байгаа. Тэгэхээр тэр бүгд энэ гурван ертөнц байна тийм ээ. Додхам, сүгмэд хам, сүгхам, сүгмэд хамын бүгдэнд нь бол Нисванис байдаг байна. Тэр Нисванисуудыг бол ингээд дотор нь ирэмблээд гуруулан гээд дотор нь ирэмблээд энийг нь бол одоо тонломын үед одоо төвчих юм аа. Энийг нь бол гомломын үед төвчих юм аа гэж. Гомлом тийм ээ. За тэгэхээр тонломын үед төвчдөг тэр Нисванисын сэтгэлүүдийг бол томбон гэж нэрлэж байгаа.
тонломын банжаа тэгээ тонломоор багнадаг дэвчдгүүдийн бол томбон. Гомломын үед төвчдөг алга болгож байгаа тэр муу сэтгэлүүдийг бол гомбон гэж нэрлэдэг байна. Энэ гомбон. Энэ шүү дээ, гомбон. За энэ гомбон дотроо бол гомбонгийн одоо гомломын банжаа болсон, төвчгдгүүн болсон сэтгэлийг бол гомбон гэж нэрлэдэг. Тэр одоо Нисванисын сэтгэлийг дотор нь бол 16 ингээд ялгаж байгаа. 16 хэсэгт хувааж байгаа. За тэгээд дараа нь бол энэ бүр тодорхой ингээд гарна л да. Тэгэхээр одоо ерөнхий ойлгох завчих тийм ээ. За тэгэхээр ловон сингээ самбуу бол хам сүмжийн гомбон юмнла жүдүггийн ява задваа ин гэж 16-г дотор нь ялгаад дэла са жуийн за энэ 16 дотор бол дэла са жуийн ойголжийн банжаан нёндөв ёдвор шидвичэрдэ гэж. Тэгэхээр энэ дээр бол гомбон юмн дотор бол 16 хуваачаад тэгээд 10 дугаар газрын са жуийн гэж байгаас 10 дугаар газрын ойголжийн банжаа буюу яг 10 дугаар газрын үед ингэж төвчдгүүн болсон Нисванис байгаа гэж номлосон байх шүү дээ гэж. Тийм ээ. Са жуийн ойголжийн банжаан нёндөв буюу Нисванисын түүтгэр бол байгаа гэж болгоосон байна гэж. За тэгэхээр эндээс юу харагдж байна гэхээр 10 дугаар газар хүртэл төвчих ёстой Нисванис гэж байдаг байх нь шүү дээ. Тийм ээ. Тэгж харагдаж шүү дээ. Тийм ээ. 10 дугаар газрын ойголжийн банжаа гэдэг нь одоо тэр 10 дугаар газрын эрдэм байна тийм үү? Тэр эрдмийн яг одоо тэр эсрэгцдэг муу сэтгэл нь. Эсрэгц тэр ойголжийн банжаа гэдэг нь бол яг эсрэг тесрэг тийм ээ. Одоо нөгөө харамыг өглөөр гэдэг шиг тийм ээ. Уурыг бол асархгүй сэтгэлээр одоо дарддаг гэдэг шиг ойголжийн банжаа болсон ийм эсрэг харгалцдаг 10 дугаар газрын эрдэмтэй харгалц одоо ингэж эсрэгцдэг ийм Нисванисын сэтгэл бол байгаа гэж хэлсэн байна. Ингэж бол ловон сингээ самбуу номлосон байна гэдэг ингэж аранлаг хэлж байна те. Тэгэхээр эндээс юу харагдж байна гэхээр 10 дугаар газар хүртэл 10 дугаар газарт хүрсэн байлаач гэсэн тэр үед төвчих ёстой Нисванисын сэтгэл байгаа нь эндээс харагдж байна. Тэгэхээр та тийм ээ ягдаг ба та болвол 8 дугаар газарт ирэхлээрээ тэр Нярангийн бамбаа бол са жадвар зугаа гэсэн чинь 8 дугаар газарт бүр ингээд Нянтуар анжлын банжаа бүгдийг баваа юм аа. Тэр үед бол Нёндөв малиуур бан хийж ирсэн шүү дээ. Тэр 8 дугаар газарт бол Нёндөв малиуур бан хийж ирсэн. Нисванисыг бол хоцроолгүй бүгдийг ингээ үлдэгдэлгүйгээр төвчнэ. Алга болгож чаднаа гэж ингэж хэлсэн. Тэгэхээр таны хэлсэн чинь таарахгүй байна гэдэг эндээс харагдаж байна тийм ээ. Тэр гомбон юмн дотор 16 байна. Тэн дотроос бол саажуийн ойголжийн банжаа болсон юм байна гэж байна. Юу 8 дугаар газар. Бүр 8-аас чинь дэше ахаад 9 10 гээд 2 одоо шат дутуу байна. Тэгэхээр 10 дугаар газар хүртэл багнах нямун гэж байгаа гэж номлосон байх шүү дээ гэж. За ингэж хэлж байгаа. За тэгэхээр эндээс бол энэ гаргалж байгаа энэ гаргалгаагаараа илүү тодорхой харагдж байгаа үст тийм ээ. Ёдвор тий саажуийн ойголжийн банжаа нянду ёдвор шэдвичэрдэ дэлчин дүү гэдэг нь бол дэлб донслыг хэлж байгаа шүү дээ. Гомбон нямунжийн ява дэлб донслог маань ловон сингээ самбуугийн зохиосон ном. Гомбон нямунжийн ява задви Жесү гомбон нямунжийн ява задви Жесү гэдэг нь гомбон нямун дотор сая 16 байгаа гэсэн шүү дээ. Тэр ява нь бол 16 гомбон нямун тэгээ гомбон нямунла жүдүгийн ява задна гэсэн шүү дээ тийм ээ. Тэгэхээр гомбон нямунжийн ява задви Жесү түүний дараагаар 16 байдаг гэж ингэж ялгалыг гаргаж өгсөний дараагаар тонваатан гомбын ламла ёнсу жонви чэжи евис равду гава ласугби са жур намбар шагго шисэн бичэр гэж. За тэгэхээр тонваатан гомбын лам гэдэг нь тонлом гонлом ёнсу жонви чэжи евис равду гава ласугбийн са жуад хүртэл тэр намбар шагго гэдэг нь энэ Нисванисыг бол ингэж төвчих ёстой ийм Нисванис байгаа гэж ингэж бол тавьсан байна гэж. Шээсүн бэж хэмээн зарласан гэж. Хэмээн зарласан гэж. За тэгэхээр эхний Ягдагбагийн одоо тэр Лама Ягдагбагийн энэ банвирыг тийм ээ банжаа бол са жадвар зугаа юм гэдэг бол таарахгүй. Тэгээ са жадваад юу гэлээ бамба зугаа индэ юу гэлээ дэ нянду малиур бан вечэр гэдэг чинь таарахгүй байна. Нянду малиур бан биш ээ. Са жадваад ирсэн байтугай са жуад хүртэл
багнаагүй юм бас үлдсэн байна. Тэрийг бол ингээ ойлгож банжа ийм юмгаа бол ингээд Сажувагийн үед бол тэр Нисванстайгаа бол одоо жинхэнэ одоо тулалдаж дайтаж ингээд даран сөнөөх ёстой ийм муу сэтгэл бол 10 дугаар газар хүртэл байна гэдэг тийм Сажур намбаршагоо гэж тэр бол хэмээн зарлилсан байна гэж. За ингээд Ягдагба ламыг бол гагалж байна тийм ээ. Ягдагба ламын одоо энэ тоцлыг бол. За цааш нь Ян Рондыгба наарээс гэж. За нөгөө алдартай урдан зөндөө гарсан шүү дээ тийм. Рондыгба. Юу Умар Амжидын Думтаатай гэдэг гарсан шүү дээ тийм ээ. Убали Пермад. За Рондыгба наарэ гэж байна. Рондыгба эднэр бол ихэнх нь бол энэ юу Ягдагба, Рондыгба бол богд ламаас өмнө байсан юм шиг байна шүү. Өмнө байсан. Тэгээ Бон Араба гэж нэрлэдэг тийм. Бон Араба. Одоо эртний одоо төвдүүд гэдэг эртний төвдөх юм уу өмнөх төвдийн эрдэмтэн гэдэгт нь бол богд ламаас өмнөх цаг хугацаанд одоо энэ ширчэндөө болоод Барчингийн одоо номнуудыг тайлбарлаж ирсэн лам нарыг бол Бон Араба гэж нэрлэдэг байна. Бон Араба. Тэгэхээр энэ Рондыгба, Ягдагба энэ бол Бон Арабанууд. Богд ламаас өмнө одоо заларч ирсэн ийм лам нар шүү. За яа Рондыгба наарэ гэж. За Рондыгба лам юу гэсэн бэ гэхээр Са дамбууны бандууныга зугдээ гэж. За бүр Са жадууч биш бүр Са дамбуугаас. Гэтэ энэ мэлэн ондо масунгы жанчуулсанба гэдэг нь бол хിവэрэ штэ тий. Чойжон бол хിവэрэ. Мэлэн ондо масунгы жанчуулсанба бол Са дамбууны бандууныга зугдээ гэдэг нь Бамба, Банвирик, Догвирик хоёр бол хоёулаа ингээд бүрэн гүйцэд болж байгаамаа гэж тий төгсөж байгаамаа. Яагаад гэвэл ганцгийн дагмид онсондуу догвий чирдан гэж. За нэгдүгээрт бол ганцгийн дагмид онсондуу. Са дамбууд ганцгийн дагмид онсондуу догвийн мөн доголсон ба. Нёндөвла Нисучевийн хорвор чинжижийн нёндөв Са дамбууны баншин багла нэлжийн нёндөв няран даажин бижам мабан бичрэ гэж. За энэ их бас их амаргүй энэ бодох юм маш ихтэй ийм аль дүр айлдаж байгаа. За Рондыгба лам бол юу гэж бодсон гэхээр за нэгдүгээрт бол Са дамбуу товлохлоор ганцгийн дагмид онсондуу догвоён гэж. За тэн дээр бол маргаан байхгүй тийм ээ. Энэ 14 ч гэсэн ганцгийн дагмид онсондуу догвоён Са дамбуу тонлом товлчихж байгаа юм чинь. За хоёр дахь нь бол Нёндөвлө Нисучевийн гэж. Нисванисын түүтгэр дотор бол хоёр ялгадаг. Хоёр ингээд дотор нь ингээд ангилдаг. За тэрний нэгдэх нь бол хорвор чинжижийн нёндөв. Орчлонд хүлж байгаа Нисванис гэж. Орчлонд хүлж байгаа Нисванис. Энийг бол Са дамбуугаас эхлээд багнадаг юм аа гэж. Са дамбуугаас эхлээд баг. За тэгэхээр орчлонд хүлж байдаг тэр Нисванис маань юу юм гэхээр шунал юм ба. Шунал. Энэ хорвор чинжижийн нёндөв гэдэг нь бол шунлыг хэлж байгаа. Энэ шунал нь бол ердийн одоо бидний нөгөө нэг сайхан амттай хоолорохоор эднэр санагддаг. Сайхан сонсголонтой дуу ингээд явхлаар сонсомоор санагддаг. Тэр шунал бол биш шүү. Энэ бол илүү хүчтэй шунал байдаг. Энэ хорвор чинжижийн нёндөв гэж бол орчлонд ингээд хүлж байдаг. Энэ шунал нь бол илүү хүчтэй байдаг. За тэр шунал бол одоо нөгөө Дэмбэрэл янлагж үнэд гарч идэг тэр шунал. Тэр одоо хүчтэй шунал байж иж бол яадаг вэ гэхээр бид нар одоо ингээд орчлонд одоо ингээд нэгээс нөгөөрөө ингээд төрөөл ингээд эргэлдээл ингээд нэг бол адгуус болоод хүн болоод тэнгэр болоод дэшээ доошоо ингээд төрөөл явж байгаа. Тэгээ одоо бид одоо ингээд хүн байлаа үхлээ дараагийн төрөл авахтаа бид нар урд нь бол одоо үе түмэн одоо тэргүүлшгүй цагаас үйл хураацсан байгаа тийм ээ үйл хураацсан. Тэр хураасан үйлээс аль нэг нь бид нар ингэж одоо аль нэг нь одоо бид нар дээр ирж боловсроод тэрнийхээ ихээр бид нар ингэ төрж байгаа. Тэр одоо урд нь хураацсан одоо бүр агуулгад хураацсан юм шиг л одоо ингээд маш их одоо орчлон төрөх үйл байгаа шүү дээ. Тэрийг гогдож ингэж татаж авчирдаг юм нь бол шунал ба. Маш хүчтэй шунлын сэтгэл төрөнгүүт дараагийнх нь төрлийн тэр пинжижийн лай орчлон төрүүлдэг тэр үйлийг бол татаж авчираад тэгээд тэрнийхээ дагуу явдаг. Тэр шунал нь бол одоо арай гэгээлэг юм байх нь уу, бараан юм байх уу гэдгээрээ ингээд муу төрөл төрөх үү, сайн заяан төрөх үү, муу заяан төрөх үү гэдгийг шийдэгддэг. Тэр шунал хизээ болох юм бэ гэхээр энэ үннийг одоо
Ганцхийн дагмид онсомдуу доголсон тэр үеэс эхлээд тэр нь суларчж байгаа. Тэгэхээр нөгөө тонлом товлохоор хизээч муу заяан төрөхөө болчихдог. Тонлом товлсон тэр цагаас эхлээд хизээч муу заяан төрөхгүй. Муу заяа гэдэг маань там бэр дадгуусан дахиж хизээч төрөхгүй. Тонлом товлсон үеэс эхлээд. Яг гэвэл үннийг жинхнээсээ үзчихгээд одоо үннийг одоо жинхэнэ нүүр царайг нь үдсэн учраас тэр нөгөө хүчтэй шунал багхгүй. Нөгөө андуурч эндүрээд бид нар чинь нөгөө цүлмийн ижигийн намдуугийн ирэхээр бол ингээ андуурч эндүрээд янз янзын одоо үйл хураагаад байгаа шүү дээ, тийм ээ. Тэгэхээр тэр нөгөө андуурч исэн маань андуурл маань жинхэнэ одоо тайлэгдэж байгаа тэр үе нь бол одоо ганцхийн дагмид онсомдуу дагуулсан буюу тонлом товлсон үеэс. Тэгэхээр тонлом товлохоор муу заяанд хизээч төрөхөө болчихж байгаа. Хамгийн одоо муудаал хүн бол төрнө гэсэн үг. Муудаад хүн бол төрнө. Тонлом товлчих юм бол. Хүн дотроо одоо хамгийн муу нь одоо эргэтэн дутуу, одоо бурхан шашингүй, одоо ямар ч газар зүудгийн нас богино, зүс царай муутай ингээд тийм одоо төрнө шүү дээ, тийм ээ. Тэгээд дахиад төрлөөхөд дахиад хүн л болно. За тэгэхээр тэр байдал бол байгаа. Энэ дээр бодох юм. Нёндөвла нийсүжийн хорвор чинжижийн нёндөв бол са дамбууны банва ин гэж. Банва яг гэвэл ганцхан дагмид онсонд байгаа тийм. За хоёр дахь нь бол баглаа нийлжийн нёндөв гэдэг нь бол одоо энэ жинхэнэ одоо энэ Нисванисын одоо Нисванисын Твиттерийн одоо тэр Нисванис тийм ээ Нёмонгийн бүр авиас одоо тэр бүр багчиг болсон тэр муу сэтгэлийг бол юу гэж хэлж байгаа гэхээр баглаа нийлжийн нёндөв гэж хэлж байгаа. Баглаа нийл гэдэг нь юу гэсэн үг гэхээр ер нь бол тийм нуугдмал гэх юм уу, унтаа байдалд байгаа гэх юм уу, ийм Нисванисын Твиттер хэлж байгаа. Энийг бол няран даажинбаач багндгүй шүү дээ гэж. Нянто даажинбаа 10 жил даажинбаа болцсон ч гэсэн энэ баглаа нийлжийн нёндөв гэдэг юмыг бол сэтгэлээсээ бол алга болгоогүй байдаг юм а гэж. За Лама Рондогбагийн одоо үзэл онол шүү дээ энэ бол тийм ээ. Лама Рондогбагийн үзэл онол. Тий. Са дамбуугаас бандуу няга зугбаа. Ягаад гэхээр ганцхан дагмид онсомдууд огвичэрдэн нёндөвла нийсүжийн хорвор чинжижийн нёндөв бол са дамбууны банш баглаа нийлжийн нёндөв бол няран даажинбаач мабан бээчэр. Мабан бээчэрдээ няран даажим майраг багчиггийн жуула ижи раншинжи лүү лимбичэр шээсэр гэж. За майраг багчиг за. За яг энэ дээр Лама Рондогба энэ дээр нэг жоохон андуурцсан юм байгаад байгаа. За няран даажинба майраг багчиггийн жуула ижи раншинжи лүү лимбичэр шээсэр. Она няран даажин бэс нёндов санжээжийн савн садвар мабан бартал. Тэгээ баглаа нийлжийн нёндов садвар мабан бээчэр. Дойна пагва ловын гансаг нам гиндун гончиг маян бартал нёнтойжийн тонлом намдал ламна жамна яндаг иминжин тэцэн садвар мабан бээчэрдэ дэнэ ганцгийн дагзан гүндэгжийн савн садвар мабан бээчэрдэ няран даажин бэс нёндов санжээжийн савн садвар мабан бээчэр. Мабан бээчэр дагхаа гэж. За энэ юу гэсэн үг вэ гэхээр энд одоо ингэ тайлбарлах маш их гарч ирж байна да. Баглаа нийлжийн судалж юу лээ? Она няран даажин бис за энэ хараа энэ няран даажинба майраг багчиггийн жуулаа тийм ээ майраг багчиггийн жүүгээс ижээр аншинжи лүү лимбээчэр гэж. Тэгээ ижээр аншинжи лүү бол гэдэг ямиг бол авдгаа гэж энэ дээр гарч ийн тийм үү. За энэ хэсгийг одоо энэ дээр ингээд доор гарах учраас тэр үед нь тайлбарлая. Она за тэгвэл л гэж юм те. Няран даажинба бэр нёндов санжээжийн савн садвар мабан бартал. За нёндов санжээ гэж байна. Нёндов санжээ нёндов гүндэг гэж хоёр юм байна. Нисванисын сэтгэл дотор бол санжээ гүндэг гэж хамт санжээ гэдэг нь хамт төрсөн гэсэн үг. Нисванисын Твиттер дотор хамт төрсөн ийм Нисванис. Одоо бидэнтэй бид нар төрөхтөл хамт төрдөг. Яг гэхээр урд төрлүүдтэй тасралтгүй тэрийг хийжсэн учраас тэр нь бүр ингээд бидний биений нэг хэсэг шиг болсон тийм ингээд бүр ингээд дадал зуршил болсон. Хинч зааж өгөөгүйгээр хамт төрдөг. Нёмон гүндэг гэдэг нь бол одоо Нисванис мөртлөө гүндэг гэдэг нь бол сүулт.
тийм ээ одоо буруу шашин ном үзэл суртал автаад байдаг юм уу, буруу муу багшаар одоо хөтлүүлснээр суулаад байдаг юм уу, ийм өөр юм үзэл онол бол одоо бидэнтэй хамт төрөөгүй сүүл төрсөн хойноо ийм одоо өөр тэрсүүдийн шашин шүтээд юм уу, тэрсүүдийн багшийг шүтээд юм уу, ингээд өөр одоо дүмтаа буруу одоо үзэл онолыг суралцаад тэгээд одоо нисванист үзэлд автаад ингээд тийм одоо нисванист гарах нь бол нямдүв гүндэг гэж, нямун гүндэг гэж нэрлэдэг. Нямун гүндэг. За одоо тэгэл бие ингэж зовоо ингэх юм бол одоо зовлонгоос ангижирнж гэдэг юм уу, ингийн тулд одоо цусан дахил өргөч гэдэг юм уу, тийм ээ. Заавал одоо 3 ямаалах ёстой, заавал хоньны ууц тавих ёстой энэ төр гэдэг ч байдаг юм уу. Ийм одоо цусан дахил өргөгч байдаг юм уу, өөрийгөө зодох ёстой, занчих ёстой гэдэг ч юм уу, ийм элдв өнгө буруу үзлийн ирэхээр одоо ингээд нисванист төрөхийг бол нямун гүндэг гэж. Одоо ярьж байгаа нь бол нямдв санжаа гэж. За тэгэхээр няран даажинба таныхаар бол няран даажинба бээр нямдв санжээжийн савун садур мабан бартаал гэдэг нь нямдв санжээжийн савун ингээ хоцроолгүй твчиж чадаагүй юм. Нянто даажинба гэдэг чинь нямун багнцсан тийм ээ. Няран даажинба гэдэг чинь нямун багнцсан. Нямун багнана гэдэг чинь нямун савунд жава багнахыг л нямун баваа гэж үзнэ. Тэрнээс өнөөдөр уурлахгүй байгаагаа би нисванисыг ингээ твччихсан. Ерөөс уурлахгүй байгаа шүү дээ. Тэр чинь тийм яриа биш шүү дээ тийм ээ. Даажинба гэдэг бол дайснаа дарсан. Тэр жинхэнэ одоо өөрийн муу сэтгэлтэйгээ одоо жинхэнэ тулалдаад тэгээд ялан дийлхийг бол даажинба гэж байгаа тийм ээ. Дайснаа дарсан. Өөрийн дотоод муу сэтгэл. Тэр дотоод муу сэтгэлийг яа дарддаг вэ гэхээр савунд жава буюу үндэс язоороос нь тасдаж хаяхыг бол даажинба гэж хэлж байгаа. Тэгэхээр таныхаар бол няран даажинба бол нямдв санжээжийн савунг багнаагүй юм уу гэж. Яагаад ингэж асууж байгаа юм гэхээр нөгөө баглаа нийлжийн нянто даажинбаач багнахгүй гэж ламаар өндөгба хэлсэн шүү дээ. Баглаа нийлжийн нямдв. Баглаа нийлжийн нямдв гэдэг чинь нямдв муу юм уу биш юм. Хэрвээ нямдв муу юм бол нямдв багнжиж даажинба болдог. Багнахта савунд жава бава. Савунд жава гэдэг нь тэр хөрөнгийн муу сэтгэлийн тэр хөрөнгийн үндэс тэр хөрөнгийн бол ингээд язоороос нь авч хайсныг л баваа гэж хэлдэг. Твцсэн. Тэрнээс өнөөдөр муу сэтгэл одоо төрөөгүй байгаа, байхгүй байгааг баваа гэж хэлэхгүй. Баваа гэж хэлэхгүй. Жишээ нь би яг одоо уурлаагүй байна тийм ээ. Би одоо яг одоо хин нэгэнд атаархаагүй байна. Тэгэхээр надад атаархал төрөөгүй байна. Уур төрөөгүй байна. Тэгэхээр уур байхгүй байна уу? Байхгүй. Тэгэхээр уур байхгүй байгаа юм чинь та уур багнсан юм уу? Багнаагүй. Багнана гэдэг маань твчин гэдэг маань бол тэрийг үндэс язоороор. Тэрний үндэс нь юу юм бэ гэхээр гансгийн дагдсан шүү дээ, тийм ээ. За тэгэхээр няран даажинба таныхаар бол нямдв санжээжийн саван мабан артал. Тэгээ баглаа нийлжийн нямдв садур мабан бийч. Энэ өөрийнх нь дамжаа шүү дээ, тийм. Баглаа нийлжийн нямунг бол няран даажинбаач багнахгүй гэсэн шүү дээ, тийм. Мабан гэж. Дойна гэж. Дөөл өөрийнх нь дамжаа юм чинь дөөл гэж, тийм. Дойна. Пагва ловын гансаг нам гэж. Пагва ловын гансаг. Пагва болцсон, тийм. Нэгс пагва гэдэг чинь юу хэлж байгаа вэ гэхээр тонлом товолцсон гэдгийг хэлж байгаа. Тонлом товолцсон. Тэгтээ меловлам товлоогүй байгаа тийм. Нэгс тонлом юм уу гомломд байгаа. Тонломба, гомломба. Энэ хоёрыг л хэлж байгаа гэсэн үг шүү дээ. Энэ хоёрыг. Нүү гарун. Пагва ловын гансаг нам гэдэг нь тонломба юм уу гомломба энэ одоо бодгаалууд чинь гиндүн гончиг биш юм уу гэж. Гиндүн гончиг. Тэ чухаг дээд гурав гэдгийг чинь гиндүн гончиг. Санжаа гончиг, чой гончиг, гиндүн гончиг гэдэг үстэй. Тэр гиндүн гончиг гэж хизэнээс болд юм бэ гэхээр тонлом товлж пагвын гансаг болдог. Тийм тэгжиж гончиг болж байгаа. Ердийн зүгээр одоо гэлэн гицэл болоод ингээд явж байгаа нь бол гиндүн ба болж байгаа. Тонлом товлж гиндүн гончиг болдог. Гиндүн гончиг бол. Тэгэхээр пагва ловын гансгууд чинь таныхаар бол гиндүн гончиг маян бартал. Тэр яагаад вэ гэхээр нянтойжин тонлом намдул ламнаа жамна яндаг иминжин тэцэм садур мабан бичэр. Яг тэр нянто тонлом намдул лам болвол нянто тонлом намдул ламын үед яг үгээр нянто тонлом дотор ч нянто тонлом барчид мэлам намдул лам гэж байна. Барчид мэлам болвол жинхэнэ нисваниста
одоо тулгаанд орцсон байгаа. Тулаанд ороод одоо жинхэнэ байлдаж байгаа. Нөгөө дайснаа дарахын тулд даажинбаа болж дайснаа дарахын тулд жинхэнэ тулалж байгаа үе бол томлон барчин мэлэн. Гомлон барчин мэлэн бас байгаа тийм. Гомлон барчин мэлэн. Барчин мэлэн бол угаасаа яг л одоо жинхэнэ одоо тулалдж байгаа. А намдул нам бол тулаанд одоо ялаад одоо эрдэм туулах тэр үеийг хэлж байгаа. Эрдэм тоол. Одоо зөв энгийнээр тайлбарж байгаа шүү дээ. Салам яриаг байгаа учраас. Тий. За тэгэхээр нянтожийн тонлон намдул намаас бол яах нь жамнаа яндаг юм гэж. Тэгээ гиндэн гончиг болно гэдэг чинь юу вэ? Гол санаа нь юу гэхээр жамнаа яндаг. Авралын орон, үнэн авралын орон болж байгаа учраас жамнаа яндаг. Гиндэн гончиг болж байгаа нь тэр шүү дээ, тийм ээ. Чухаг дээд гэдэг. Чухаг гэдэг нь ховор гэсэн үг шүү дээ, тийм ээ. Маш ховор тийм дээд зүйл болж байгаа. Тэгэхээр нянта тонлом намдал намнаа жамнаа яндаг им мөн бишийн тэцэм садвар мабан бичэр, тийм ээ. Тэр эргэлзээг бол одоо тийч. Яагаад үг гэхээр дэнэ ганцхийн дагзан гүндэгжийн сабун садвар мабан бичэр. Ганцхийн дагзан гүндэг одоо энэ гүндэг гэдэг нь тийм ээ. Энд гарч түрүүн няндаг санжаа гэжсэн бол одоо энэ дагзан гүндэг бол за дагзан санжаа дагзан гүндэг гэж бас хоёр байгаа. Дагзан санжаа гэдэг нь бол бид нар төрхөөсөө одоо би гэж боддог үзэл байгаа шүү дээ. Бидний би гэдэг. Зүгээр л одоо би. Тэр би гэдэг үзэл нь бол ингээд хинч зааж өгөөгүй одоо тийм ээ зүгээр л одоо ингээд өсөж торинохоосоо эхлээд би гэдэг үзэл. Тэрийг бол одоо яг л одоо ингээд үнэн гэж бодож байгаа. Үнэнд барьж байгаа тий. Дэмбэр дүү арангийн цанижс дүүр нав. Гэтэ тэр тухай бодохгүй л дээ. Үннээсээ бүтсэн гэж бол бодох. Гэхдээ баримтлал нь бол тийм л байдаг. За тэрийг бол ганцхийн дагзан санжаа гэдэг. Одоо энэ ганцхийн дагзан гүндэг гэдэг бол нөгөө дүмтаа вангийн юм уу? Үзэл онлын ирэхээр юм уу? Тийм ээ? Одоо өөр янз бүрийн шашин машин шүтсэн ирэхээр бол одоо би гэдэг чинь ийм юм аа гэж тодорхойлж байгаа шүү дээ. Цор ганц юунаас ч хамааралгүй. Юунаас ч хамааралгүй тий. Өөрийн эрэхтэй гэдэг ч юм. За ийм маягаар ингээд тодорхойлоод ингээд бол ингээд би гэдгийг бол бүр ингээд тодруулж өгөөд тодтож өгөөд тэгээд ийм би гэдэг чинь энэ юм аа гэдэг ингэж үзэж байгааг бол яах нь дагзан гүндэг гэж нэрлэж байгаа. Тэгэхээр тэр ганцгийн дагзан гүндэгжийн савн бол сабар мабан гэж ирдэ гэж те. Гүйцэд бол багнаагүй маа. Ягаад гэвэл няран даажин биш нёндөв санжээжийн савн садвар мабан бээч гэж. Тэгэхээр нёндөв санжээжийн савн гэдэг чинь юу хэлээд вэ? Дагзан гүндэгжийн савн гэлж. Тэ? Ранлагт өөрт нь чаваа багш. Няран даажин би нёндөв санжээжийн сабар мабана ганцгийн дагзан гүндэгжийн савн садвар мабан би чав гэж хэлж шээ. Чав. Чаваа хайлгаж байгаа шүү. Аранлаг бол чаваа хайлгаж байгаа шүү дээ, тийм ээ. Дагхаа гэж. Өөрөө ингэж нёндөв санжээжийн савн садвар мабан ба өөрийнх нь дамжаа шүү дээ, тийм ээ. Тэрийг бол нёндөв санжээжийн савн бол няран даажин бач гэсэн багнаагүй байдаг шүү дээ гэж. Ламаар ондог багийн өөрийнх нь дамжаа. За шаяа няран даажин биш баглаа нийлжийн нёндөв мабанбын шижид дүү. За баглаа нийлжийн нёндөв няран нянтой даажин ба аранжил даажин баанууд баглаа нийлжийн нёндөв буюу одоо тэр нэг унтаа гэх юм уу нуугдмал маягтай тийм нёндөв нисванис түүтэр. Тэрийг бол одоо төвчээгүй гэдгийнхаа одоо учир шалтгаан баталгаа нотлогоонд бол сая юу гэж хэлсэн бэ гэхээр шижид гэдэг нь бол ер нь дөвжид гэсэн үг шүү дээ. Дөвжид. Шижид, дөвжид, жумцсан учир шалтгаан эдгээр нэг утгатай тийм ээ. Тэгэхээр нянта даажинба бол баглаа нийлжийн нёндөв мабанба юм гэсэн. Тэрнийхээ баталгаанд болохоор түрүүн дээр ингэсэн те маяраг багчигги жуулаа ийжээр аншинжүү лүүл юмба гэж хэлсэн шүү дээ. Тэгж хэлж байгаа чинь бэрэл мэддээ гэж. Ямар ч одоо холбогдол байхгүй гэж. Барилдлагаагүй юм ярьж байна гэж. Дэвшүүлсэн асуудал ямар ч одоо холбоогүй юм авчирж яриад байна гэж хэлж байгаа. Няран даажинба баглаа нийлжийн нёндөв бам мабан гэдэг яриан дээр маяраг багчигийн жүүлээ ийжээр аншинжи лүүл юмба гэж ярьж байгаа ч юм бол бэрэл мэд юм аа гэж. Бэрэлваа байхгүй байна гэж.
Яагаад үг гэхээр Мариг Багчигийн саа шевани гэж. За Мариг Багчигийн саа гэдэг чинь юу хэлж байгаа юм бэ? За Мариг Багчиг гэж зүйлээ ижээрэн шинжилүүл юм гээд одоо тайлбар. Мариг Багчигийн саа гэдэг чинь хэмээгдэх нь бол Шинда Чимбо намжис тийм ээ. За тэрэгний журам гаргагчид нугууд байр шидэвдүү заджис. Мариг Багчигийн саа буюу одоо тийм Мунхгийн тэр авиасын одоо газар гэх юм уу? Мариг Багчигийн саа гэдгийг тийм Мунхгийн одоо тэр авиас Смитхийн одоо тэр авиасын тэр газар хэмээх нь бол юу хэлж байгаа юм бэ гэхээр тэрэгний журам гаргагчид бол шидэвдүү заджис шидэв гэж тодорхойлсон юм аа гэж. Мариг Багчигийн саа гэж шидэв буюу мэдгэтгүүний түүтгэр. Шидэв гэдэг чинь гол нь бурхан болоход саад болдог тэр зүйлийг хэлж байгаа. Бурхан болоход саад болдог. Заджис нёндөвдүү масан үйж гэж. Нисванисын түүтгэр гэж бол зарлаглаагүй шүү дээ гэж. Тэгэхээр Нисванисын түүтгэр гэдэг буюу нёндөв гэдэг чинь юу илээ гэхээр даажимбын гомбонд томсол орчлонгоос гитлэхэд гол саад болж байгаа зүйл нь биднийг орчлонд барьж байгаа, хүлж байгаа, зовлонгоос салгахгүй, зовлонтой нь уйж байгаа зүйл маань бол Нисванисыг хэлж байгаа. Нисванисын түүтгэр буюу нёндөв. Энэ маань бол гол даажимбын гомбонд томсол тийм ээ. Одоо Нёмон бавын даажим тийм ээ. Нянтай даажим, аранжил даажим ба болох буюу хорвоолоо тарвын тарва орчлонгоос гитлэх тэр гитлэх нирван гэдгийг товлоход саад болдог гол зүйл нь бол нёндөв. Бурхан болоход гол саад болдог зүйл нь шидэв. Тэгэхээр Мариг Багчигийн саа гэдгийг бол Шинда Чимбо намжис буюу Лүдөв тогмод бол шидэв гэж хэлсэн болохоос нёндөв гэж хэлээгүй шүү дээ. Тэгэхээр Нянта даажимба баглаа нэлжин нёндөв Мабамба гэдгийнхаа тэ төвчээгүй гэдгийн баталгаанд тэрийг батлахын тулд бол Мариг Багчигийн зүйлээс ижээр шинжи лүүл юм ба гэж хэлж байгаа чинь барилга байхгүй. Эн чинь шидэв шүү дээ. Тэр Нянта даажимбаанууд пад байхгүй. Нянта даажимбаанууд бол тэр шидэв ерөөсөө чухал биш. Тэднэрт бол энэ нёндөв чухал шүү дээ. Тэгэхэд энэ шидэв гаргаж ирээд яриад байдаг чинь ямар ч тийм ямар ч барилгалгаа байхгүй гэсэн. За ийм санаагаар хэлж байгаа. Ийм санаа. Нёндөвдөө масан бэж. Коужагжаанс гэж. Коужагжаан гэдэг нь одоо банчин сономд давлам өөрийгөө хэлж байгаа. Би өөрөө ч гэсэн тийм ээ би өөрөө бол коужагжаан баглаа нэлж нёндөв шидэвдүү додоо шина. Шина? Биш энэ чи хин шүү дээ. Коужагжаан гэдэг нь ламаар рондогба өөрийгөө хэлж байгаа үстэй. Тий. Коужагжаан баглаа нэлж нёндөв шидэвдүү додоо шина. Биш ээ. Арамтаг хэлж байгаа шүү дээ. Коужагжаан баглаа нэлж нёндөв шидэвдүү додоо шина. Дэвис Чэдийн онцор чэдээ гэж. За вэж жоо би өөрөө төрөөд байна. Дахин яран даж баглааны предметтэй Мариг Багчигийн Шинда Чимбо намжин шидэвдүү задваа. Коужагжаан баглааны жинэд шидэвдүү додоо шина. Рондогба хэлж байгаа юм шүү. Ингэж хэлэхлээр Коужагжаан баглааны жинэд шидэвдүү додоо шина. Дэвижэн онцорч хэдэ. Тэгж хэлэх юм бол бүрч одоо сонин гайхамшигтай юм болох гээд байна гэж. Саа дамбур Нярангийн бамба зог мазг жидвийн гавсуу шидүү намба тамжидүү мэрэн уйчроо гэж. Тийм байна. Тэгэхээр энэ Коужагжаан гэдэг нь ламаар рондогба өөрийгөө хэлж байгаа. Ламаар рондогба баталгаагаа дахиж хэлж байгаа юм биш. Няран даажин баглаалж энэ мамбын шиг Мариг Багчигийн зүйлээ ижээр шинж барилмэтэй. Тэгэхээр саа дамбууд Нярангийн бамба зог мазг гэж ярьж байгаа үед тийм ээ. Саа дамбуу гэдэг чинь тонломын үед шүү дээ. Нянтай аранжилын бамба зог баю мазг баю төгснөө эс төгснөө гэж шинжилж байгаа үед шидэв бүр намба тамжидүү мэрэн уйчир гэнэ. Намба тамжидүү мэрэн уйчир гэдэг нь бүр шидэв болвол бүр энэ үед альч талаараа
одоо хамааралгүй тийм сэдв юм аа гэж хэлж байгаа. Намба тамжид дүү мэрэн гэж. Тийм ээ. Саа дамбууд нянтай аранчлын бамаа зогоо юу, мазгаа юу гэж шинжилж байгаа үед шидэв болвол одоо байдал бүгдэд эс болох тул юм аа гэж. Орчуугаар үгээр нь орчуулвал тийм ээ. Утга нь бол одоо ямар ч пайд байхгүй. Саа дамбуу ярьж байна. Тийм гэсэн байна. Шаяа саа дамбуу нэ няндөв садвар бангаа мэтэ бартаа л гэж. За няндөв садвар бангаа саа дамбууд бангаадан довоо хоёулаа төгснө гэсэн шүү дээ. Рондоо ба. Тэгэхээр саа дамбуудууд няндөв садвар бангаа мэтэ бартал мэлэн ондо масунгийн тийм ээ. Мэлэн он масунгийн жанчуу симбавэр няндэвдэн шидэв жигчэртүү бон ичэрдээ гэж. За энэ одоо аранлагын гол үг шүү дээ. Саа дамбууд те анханасаа баг хүлэгний замаар ороогүй шууд их хүлэгний замаар орсон бодисодваа бол цоглом товлоод жорлом товлоод тэгээд тонлом товлоод саа дамбууд орж байгаа. Тэгээд тэр үедээ няндөв бол бүр ингээд бүгдийн Свансын түүхээр бол бүгдийг одоо төвчнэ гэж байгаа ч юм уу таахгүй маа. Яагаад үг гэхээр одоо баг хүлэгний замаар урд нь ороогүй бодисодваа бэр няндөв шидэв хоёрыг бол нэгэн зэрэг бол төвчдөг юм аа. Нэгэн зэрэг багнадаг юм аа. Няндөв Свансын түүхээр мэдгэдэггүйний түүхээр тийм ээ. Одоо бидэн шиг гэх юм уу над шиг одоо Сванс нь байж байгаа тэр шидэв байж байгаа мэдгэдэггүйний түүх бүгд байж байгаа. Тэгтээ бол одоо юу гэдгийг жам нинжи ингээ гомонсоор яваад юм уу дадуулаад ингээд аажмаар бол ингээ бодийн сэтгэл төрүүлээд бодисодваа боллоо гэж бодоход Сванс. Тэгээд бол дээш ингэж явсаар байгаа. Тэгээд 10 дугаар газрыг товлоод тэгээд одоо бурхан болохтойгоо зэрэг хамт бол тийм ээ шидэв багнаад бурхан болно. Тэрнтэйгээ хамт бол Свансыг бол багнаж байгаа маа гэж. Няндэвдэн шидэв жигчэрдүү гэдэг нь хамт нэгэн зэрэг жигчэрдүү бон ичэрдээ. Бонва гэдэг нь бол энэ банва гэдэг чинь одоо цаг шүү дээ тийм ээ. Бон ичэрдээ гүндүүлээ. Энэ бамба гэдэг нь бол өнгөрсөн цаг шүү. Бонва болохоор одоо цаг шүү дээ тийм ээ. Бон ичэрдээ гүндүүлээс Дэ жанчув тоона дэ гэдэг нь бол мэлэн ондо масунгийн жанчуусын баг гэж байна. Тэр жанчув тоона гэдэг нь бол одоо бурхны хутгийг олоход бол Няман бадан шижан дева жигчэр боноо гэж тийм ээ. Няман бадан шижан дева гэдэг нь энэ дева гэдэг үгийг хоёулын дээр нь жарлуулна шүү дээ. Няман бин дева шижан деваг бол жигчэр боноо гэж. Няндэв шидэв хоёрыг бол нэгэн зэрэг багнад юм. За тэгээд бол жигчэр даажин ба дэвшин шигурж өрөө гэж. Нэгэн зэрэг бол яах нь даажин баач болж байгаа юм дэвшин шигва буюу бурхан ч болж байгаа маа гэж. Яагаад даажин ба болж байгаа юм бэ гэхээр даажин ба гэдэг чинь энэ Нисванисыг дэвчснээр даажин ба болдог. Яаж дэвшин шигва буюу бурхан болж байгаа гэхээр энэ шижан дева багнахаар бурхан болдог. Тэгэхээр нэгэн зэрэг даажин баач болж байгаа юм дэвшин шигва буюу бурхан ч болж байгаа маа. За энэ хэсгийн одоо энэ гүндүүгийн энэ лүнг бол далаа өгш одоо сүнчэн дээр бас олон удаа татдаг шүү дээ тийм ээ. Жигчэр даажин баадан дэвшин шигвэр жүрөө гэдэг. Нэгэн зэрэг даажин баа болдог дэвшин шигвэр болдог. Тэгэхээр одоо ямар ч зам өрөөр ороогүй тэг чин түмэн маянбын дүлжээ. Ялангуяа ондог жингийн чид үжээвийн дүлжээ. Тэг чин түмэн маянбын дүлжээ тийм ээ. Ондог жингийн дүлжээ шав болвол ондог жингоо үзэж судлаад тэгээд одоо ягаад тэгж хэлж байгаа гэхээр эн чинь мэлэн ондо масан шүү дээ. Тэгмэл ламаар ороогүй. Баг хүлэгний замаар орохгүй. Тэгээд шууд одоо амьтныг өрөвдөж хайрлах тэр агуу их бодисодын сэтгэлийг төрүүлээд тэгээд ингээд дээш газар мөрийн эрдмүүдэн дээшлсээр байгаад бурхны хутгийг олохтойгоо хамт даажин ба болж байгаа. Хамт Нисванис мэдгэдэггүйний түүтэр хоёрыг бол хамт ингээд сэтгэлээсээ бол төвчж байгаа, алга болгож байгаа. Тэгхтэйгээ зэрэг даажин баач болж байгаа юм, дэвшин шиг баач болж байгаа. Жүрөө. Дэ нямон мабансу сэнжан ngagdan менжийн садвын дүг давуудан гэж. Дүг давуудан. Берна баавын даажин ба дар
сад хамжиддуу нёмон би нёва мижид доо гэнэ. Мижид доо гэж. Тэр дэ нёмо мабансу синжан гэдэг нь бол мэлэн ондо масун гэдэг баг хөлөгний зам мөрөөр ороогүй анханасаа их хөлөгний замаар орсон бол тэр жанчуулсан ба бодисадва бол ингээд нисванисыг төвчээгүй байгаа боловч тийм үү төвчээгүй боловч ngagдан менжи садвын дүг давуу гэж. Нөгөө нэг хорыг хороор гэдэг шиг эсвэл одоо юу гэдгийг нөгөө айхтар хорт ургамал энтрийг бол эм болгоод энтер хэрэглэх энтер байдаг шүү дээ тийм ээ. Тийм маяг шүү. Тэрэн шиг л тийм юм а гэсэн маягтай. За энийг ийм зүйрлэл нь энэ хэсгийн зүйрлэлийг бол гэсэн жоохон сонирхолтой. Агдан менжис садвын тарин хийгээд имээр одоо номогддог хор лугаа адил юм а гэж. Хор лугаа адил юм а гэж. Таринаар юм уу? Тарины хүчээр те. Ngaгийн нөгөө самж мичээ ба шүү дээ тийм ээ. Тарины хүч гэдэг бол санаанд багтшгүй 4-1 шүү дээ. Санаанд багтшгүй. Тэгээд тарины хүч юм уу? Эсвэл одоо имээр ингээд номогдож байгаа хор адил. Одоо мөнгөн ус энтрийг бол одоо тэр хортой зүйлийг ялгаад тэгээд одоо номогдоход мөнгөн усыг номогдоход эмэнд оруулж одоо эмэнд хэрэгэлдэг энэ байгаа шүү дээ тийм ээ. Эрдний эм энэ. Тэрэн шиг эдгээр бол тэр хорт сэтгэл нисванис гэдгийг багнаагүй байгаа боловч ингээд түүнийг номогдоход ингээд эм болгодогтой адилхан гэсэн байна. За Берна Банвын даажимба дарга гэж. Банвын даажимба гэдэг нь бол нёмон банвын даажимбатай адилхан банвын даажимба гэдэг нь бол нёмон банвын даажимба гэж ойлгоо шүү. Нёмон банвын даажимбатай адилхан сад хамжиддуу нёмон би нёва мижид доо гэж. Тэгэхээр бүх газарт бол те сад амбуугаас эхлээд сажууга хүртэл бол нисванисын гин болвол хизээч төрөхгүй маа гэж. Ягаад гэвэл энэ бол бодисадва. Хамаг амьтны тусын тулд гэсэн тэр гайхамшигтай тэр сэтгэл нь бол байгаа учраас хэдий одоо тэр шунал, тачаал, уур тэр муу сэтгэлүүдийг алга болгоогүй байгаа ч гэсэн яг одоо адилхан нисванисыг бүр огтоос нь алга болгоцсон даажимбатай адилхан хаач одоо альж газар бол тэр нисванисын гин болвол одоо гардггүй маа гэж. Гарахгүй явсаар байгаад яах нь. Тэгээд нэгэн зэрэг даажимбаач болчдөг дэвшин шүга бурхан ч удаа болдог. Ийм одоо юм аа гэж. За тэгэхээр одоо ойлгож байна те. Нёронгийн бандугжирэг гана зогж чадва гэдэг сэдвийг бол одоо Нянтуаран жилийн одоо тэр банвирыг догвирыг төвчих одоо тэр зүйл нь онж таньж мэдэх зүйл нь бол хизээ байдгийг гэхээр бурхны хутгийг олохдогоо зэрэг нэгэн зэрэг багнадаг, нэгэн зэрэг тэр бүгдийг онж таньж мэддэг. Ингээд бол яах нь нэгэн зэрэг даажимба, нэгэн зэрэг бурхан болдог байна. Тэрнээс биш саад амбуудч биш юм байна. 8 дугаар газар дээрч биш юм байна, тийм ээ. Бүгдийг няцаалаа шүү дээ. Алинд нь ч биш юм аа. Хэмээн зарлигласан гэж. Нива ранлуг нийс гэж. Зарангийн лүгний нитийн аваалаас. За бурхан магшаа хэлсэн нитийн аваанд. Шаян жүндүү шугана гэж. Шаян жүндүү цаг болов. Шаян жүндүү шугана ран санжээжийн баржийн шевадан бонва гаимба дини мижевин чойла содва товын жанчуу симбийн содва инно шэсүмба инно гэж. Хэмээн за нитийн аваад юу гэж байгаа гэхээр шаян жүндүү шугана гэж. За жүншүү шугаа хэлж байгаа шүү дээ. Жүндүү шугана гэдэг нь Нянта аранжлыг хэлж байгаа шүү. Энэ жүндүү шугана гэдэг. За энэ одоо бид нар гиндэн нишүү гэдэг энэ барчин дотор гарах гиндэн нишүү гэдэг сэдв гарна. Тэр үед бол энэ жүншүг шугва, жүншүг брана, чирон, чирмеонга гэдэргээд гардаг. За тэдрийг бол сайхан тайлбарлана. Тэгэхээр жүндүү шугва гэдгээс за Нянтаар анжлуудыг хэлж байгаа. Жүндүү шугвана ран санжээжийн бараг тий ран санжээ Нянтоогоос ран санжээжийн бараг гэдэг нь 10 жил хүртэлх гэсэн. Ран санжээ гэдэг нь 10 жилиг хэлж байгаа. Бараг шевадан бонва гэж. Шевадан бонва гэдэг нь бол Нярангийн
Шива гэдэг нь догрэг. Тэр энэ Жүндүшүгвана ран санжээжийн бар гэдэг нь товчхондоо бол нянтой аранжлын догрэг, догвирэг тийм ээ онж таньж мэдэх зүйл. Шива гэдэг. Бонва гэдэг нь бол банвирэг. Шивадан тийм ээ банвадан догвирэг тийм ээ. Шива гэдэг нь нярангийн догрэг. Бонва гэдэг нь нярангийн банрэг. Энэ Гаянба Дэний Мижевийн чойла Содва товын Жанчу Симбийн Содва ино Шэ Сумба ино гэж. За энэ Мижевийн чойла Содва товаа гэж тийм. За энэ Жанчу Симбийн Содва ино гэж. За энэ юу гэсэн үг юм бэ гэдэг нь одоо энд гана. Содва Гаян шин. Содва гэдэг нь юу хэлж байгаа юм бэ гэхээр Дунгулла Чэшевийн Содва уу гэж. Дунгулла Чэшевийн Содва. За энийг одоо бид нар өмнө ярьсан шүү дээ тийм ээ. Жисучи жишэши жисучи гэнтэрэг гарсан шүү дээ тийм ээ. Санаж гин үү? За тий. Өмнөх хичээлээ сонсох юм бол бас байгаа. Хадвал бичлэг хадгалагдсан байгаа учраас тийм. За Мижевийн чөлөө Содва товоо шивэ Содва энэ шэс юм байна. Содва Гаян ба шинэ Дунгулла Чэшевийн Чэшэ Содва ино. Тэ? Чэшевийн Содва уу гэж. Ди гала шэ шэнаас лам шэн чадвар ёдва яна ригдэн вамбуудан цог чэ шүгүр жүрвичроо гэж. За үүнийг одоо хаанаас мэдх юм бэ хэмээвээс лам шэн чадвар ёдва яна. За зам мөр өөр ялгамжаатай нэгэн тийм зүйл байгаа юм бол ригдэн вамбуудан цог чэ шүгүр жүрвичроо риг одоо гэдэг нь бол тэр язгуур. Вамбуу гэдэг нь бол вамбунга. Гэхдээ энэ нөгөө нэг миги вамбуу энэ төр биш шүү. Нөгөө дасуг вамбунга гэж. Дадви вамбуу, зондүжи вамбуу, динgenзингийн вамбуу, шэрэвжи вамбуу. Тэгээд тавдах нь нөгөө юу? Цамба. Тамбе вамбуу. Энэ 5 тийм ээ. Гихмичлэн ийм вамбуу хийгээд цог гэдэг нь бол одоо буян тийм ээ. Цог чэ шүгүр жүрвичроо. За энэ юу гэсэн үг вэ? Жанчу Симбийн Содвийн жедвар шэ намжийн Жанчу Симбийн Содвийн жедвар шэ намжийн догвын жедва малюва дүүвэр жүржи. Дэдэгги шэвадан банва Гаянба Дэ дийн Содва инжи. Догвын цад дий зам маяно шэжаваны намдан шэн ино гэж. За энэ Жанчу Симбийн Содва гэдэг бол одоо том сэдв шүү дээ тийм ээ. Жанчу Симбийн Содва Уман жүгийн 1-р бүлэг шүү дээ. Тэр чигээр Жимба Содва 2-р бүлэг. За хэмээн зарлигсан гэж. За энийг энэ доор утхан дээрээс нь үзье. Шэ Сумбын дон шатнаа гэж хэмээн зарлигсны утгыг үзвээс Сумба ино хэмээх хүртэлх бол доолоо Сумбын сүнцэл гоод. За доон зарлигсан ёсыг үзүүлж байгаа маа. Содва дэйн ганшана гэдгээс бол дийн Содва инжийн шэвийн тэр хэмээх хүртэл бол нярангийн ламжийн жидва ган дүүвийн Содвадан дэр дүүвийн цүлдэн дүүвийн жумцэн нам чад. Да дийн цүл ян тэгва чумбон тонлом дунгал чөсөжийн нан дэр нярангийн банду дүүа индээс дэр няран намжийн гансгийн дагмитан сума чирэл донжийн домбор догвын ламжийн жидва малюва дүүви чирэр гэж. Малюва дүү. За яаж вэ? Дийн тэгва чумбон тонлом дунгуулла чөсөжийн нанд нярангийн банду дүүа ин гэж тийм ээ. Тэгва чумбон тонлом дунгуулла чөсөжийн нан дэр нянтай ранжилжийн банду дүүа ин гэж. Тэр няран намжийн гансгийн дагмитан. За няран намжийн гансгийн дагмит гэдэг нь нянтойгийнх нь. Сума чирэл донжийн домбо гэдэг нь аранжлынх нь шүү дээ тийм ээ. Догвын ламжийн жидва. За тэгээд энэ догва. Догваг нь хэлж шүү дээ. Жидва малюва дүүа ин гэж. Дэ эндэ мелон ондо масун жансан жорлон ба дээс
년둡등 숭아 저를 돈도 진빈 더와 봉와라 조우 батна тэгчинжин тонлом дунгал чойс товын цод дэр дээний садуур банвын бамба тов нүү ичэртэй гэж. За энэ хэсгийг бол гол нь анхаарах хэрэгтэй юм шиг. Мэлэн ондоо масууны жансан жорломба гэж байгаа. Тэгмэн ламаар ороогүй жанчуусын ба маань цоглом жансан эхлээд бол жансан цоглом тэгээд жансан жорломба болно. Тэр жорломба болохтойгоо зэрэг яах вэ гэхээр тэр нёндөвдөн сунга чирэл дондууд зимбийн догба тийм нёндөв буюу нисванысын төдөө сунга чирэл дондууд зимбийн догба гэдэг нь ранжлын одоо банжаан зов штэ тийм ээ сунга чирэл дондууд зимбийн догба багнаад сунга чирэл дондуу мизэмбэр зимба төрөх ёстой тийм ээ. За тэгээд тэрийг бол сунга чирэл дондуу зимбийн догба бомоолоод зовоо бадна хэрвээ энэнд гололж анхаарсан болвол тэгчингийн тонлом дунгал чойсод товлох тэр үед бол энэ хоёрыг бол багнах юм багнах юм чадал бол байгаамаа гэж хэлж байгаа. За зүгээр энгийнээр хэлвэл ингэсэн үг байхгүй юу? Энгийнээр одоо зүгээр хар яриагаар хэлэх юм бол юу лээ? Жанчуу Симба гэдэг маань хамаг амьтны төлөө бурхны хутгийг олох гэж байгаа. Гол зорилго нь. Түүнээс биш Нисванис ерөөсө гол одоо би зовлонгоос гарыг даажин би гомпон тоглох юмсан гэдэг бодол огтосооч байхгүй. Бодсадва нарт бол. Тэгэхээр одоо бол Мэлэн ондоо масууны жансан гэж байгаа юм. Жансан. Жанчуу Симбагийн тухай ярьж байгаа. Энийг гол нь анхаарах хэрэгтэй шүү. Жанчуу Симба. За тэгээ энэ Жанчуу Симба маань цоглом жорлом гэж явж байгаад ингээд явж байгаа шүү дээ угаасаа явж байгаа. Тэгтээ хэрвээ ерөөсө октоосоо тэгж бодохгүй байгаа. Хэрвээ одоо юу гэдгийг юмн багны тийм нямтоо даажин ба шиг болчих. Одоо ранжил даажин ба шиг сунга чирэл дундуу зэмби догва багны гэд хэрвээ бодоод тэрэнд гололж ингээд хичээл зүтгэл гаргасан болвол тэгчин тонлом дунгал чойсод товлох тэр үед бол дээрх хоёрыг багнчих банвын бамба одоо товлж чадах ийм чадал бол байгаамаа гэж. Тонлом дунгал чойсод товлох тэр үед бол одоо няман багны гэвэл багны гэж хүсвэл багнаж чадах тийм хэмжээний одоо чадал хүч эрдэм гэх юм уу те одоо хүч чадалтай тийм энэ сэтгэлийн дотоод эрдэм хэлж байгаа шүү дээ тийм ээ ийм эрдмийг бол олцсон юм аа гэж. Тэгтээ тэр ерөөсөө чухал биш учраас тэр няманг багнаагүй тэгээд яваад өгдөг. Няманг багнахгүй тэр сунга чирэл дундуу зимба бол багнахгүйгээр ингээ яваад өгдөг. Тэгээ гол зорилго нь нөгөө бурхны хутгийг олох учраас тэрлүүгээ л яарч байгаа. Тэгэл явж байгаа. Тэгээд тэрийг товлохтойгоо зэрэг даажин болж байгаа. Даажин баач болчихж байгаа бурхны хутгийг жолоо бурхан жуулж байгаа. Тэгэхээр жигчэр даажин ба жигчэр дэвшин шугаа болж байгаамаа гэж хэлдэг. Ер нь зүгээр хэрвээ шүү энд байгаа гол үг нь шүү дээ. Зовуу бадна гэж байгаас голлолж одоо ингэж шамдсан болвол ингэж шамдваас бол тэгчин тонломын үед л ингээд тэр Нисванис тэр бүх юмыг бол ингээд алга болгоод даажин ба болчих бол тийм чадал бол байгаамаа гэж. Симжит оны шанданчир яндаг зовгүй жанчууд гэж байна. Яндаг бур зовгүй жанчуу. Яндаг бур зовгүй санжээж гомпон товлохоор хүсэж ирмэлцэж байгаа ийм бодгаал шүү дээ. Жанчуу Симба бодсадва гэдэг юм. Тэгэхээр бол тэр няман багнах хэдий хэмжээний хүч чадалтай болцсон гэсэн тэрэнд бол анхаарал хандуулахгүй тэгээд шууд ингээд дээшгээ явж байгаа тийм ээ. Учраас бол юм. За яагаад гэвэл жансан дэлаа гэж. Мэлэн ондоо масууны жансан ба тийм ээ. Ингээд ийм хэрвээ ингээд явсан бол дунгал чойсод 5 инцээ ингээд одоо нёндөв болоод сунга чирэл дундуу зэмби бамба товлж чадах ийм чадaltaй энэ жансан бол ламшэн чөнөд дэндундун догуй ишээ няранла чэшуга ина ди дэндүү тэгва чимбүригдэн дэмба. За тэгэхээр бол яах нь тэр одоо
анханасаа нөгөө баг хөлөгний замаар ороогүй одоо энэ ондогжингийн чид үжээ бэлдүүлж байгаа тийм энэ жанчуулсан ба маань бол яг хөөхөр өөр зам мөр буюу одоо энэ Умар Анжидуу ёсонд ярьж байгааг анхаараарай. Өөр энэ лам шин гэж хэлж байгаа чинь бол Умар Анжидуу хэлж байгаа шүү дээ тийм. За лам шин гэдэг нь өөр зам мөр гэдэг нь аль зам мөрөөс өөр гээд байгаа юм бэ гэхээр энэ нөгөө няндаг Суа чирэл дундуу зэмбийн догоо бомын лам энэ хоёроос өөр чөнөд буюу хоосон чанар донид дэндун тийм ээ чөнөд дэндундуу догвын буюу хоосон чанарыг онж таньж мэдсэн бэлгүүн нь бол няранла чэшуга юм аа гэж. Нянтоор анжлахаас үлэмж илүү ялгамжаатай юм аа. Ялгамжаатай. Нянтоор анжлах хоёр бол нэг нь гансгийн дагмид гомж байгаа, нэг нь Суа чирэл дундуу зэмбийн зэмба багнж байгаа нөгөө нэг сүмзэн нядун гомж байгаа шүү дээ. Сүмзэн нядун. Аранжил бол сүмзэн нядун гомж байгаа. Нянтой бол гансгийн дагмид гомж байгаа. Харин жанчуу сэмба бол чөнөд гомж байгаа. Чөнөд дэндундуу догвын ишээ гомж байгаа тийм ээ. За тэр нь бол няранла чэшуга яна. Чэшуга юм. Тэгээд түүний дээрээс өшөө дээр нь Тэгва чимбөө ригдэн дэмба буюу их хөлөгний язгуур луга төгс. Их хөлөгний язгуур луга төгс. Их хөлөгний язгуур гэдэг нь юу хэлж байгаа гэхээр бодисатын сэтгэл их хөлөгнийг одоо гол тодтож өгдөг юм нь бодисатын сэтгэл их нэгүүлсэнгүй сэтгэл. Энэ нь бол илүү одоо тийм юутай дуртай одоо гол шинжүүд нь байгаа шүү дээ. Тэгчин риг садвын шинжүүд одоо тэр их хөлөгний энэ язгуур гэдэг байгаа энэ одоо сэргэж байгаагийн гэх юм уу ийм одоо авиастай гэдгийн шинж нь юу гэхээр их хөлөгний номыг сонсох бод сэтгэлийн тухай сонсох ч байдаг юм уу хоосон чанарын тухай сонсоход бол бүр нүднээс нь нулимс гарах биеийн шар ус нь босох мэтчлэн тий ийм одоо онцгой шинж тэмдгүүд энэ төр илэрх. Тэр нь бол одоо тэгчингийн риг садва гэж. Их хөлөгний бол язгуур нь одоо сэргэж байгаа. Тэгэхээр одоо энэ ондогжингийн одоо дүлжээ чид үжээ дүлжээ энэ бод садва буюу одоо баг хөлөгний зам мөрөөр ороогүй анханасаа одоо их хөлөгний замаар орсон бод садва маань бол нэгдүгээрт бол яг нь бэлгүүн нь бол хоосон чанарыг онж таньж мэдж байгаагаараа бол нянтой аранжлаас үлэмж илүү. Түүний дээрээс их хөлөгний язгуур луга төгс. Түүний дээрээс мөн яг үгээр датсүгжи вамбу шин дүнаваа гэж. Датсүгжийн вамбу ngaашгүй. Датсүгжийн вам сүжиг тэргүүтний эргэтэн машид хурц гэж. За тэгээд түрүүний хэлсэн дадви вамбу тэ сүжгийн эргэтэн. Энэ вамбу гэхээр эргэтэн гэхээр нөгөө нүд ам хамарж их нөгөө миги вамбу 80 вамбу тэрийг бодож болохгүй шүү. Энэ зүгээр дадва гэдэг дээр вамбу гэдгийг жарлуулаад явна шүү. Дадви вамбу. Тэ дадви вамбу, зондүйжи вамбу. Хичээл зүтгэл нь бол нянтоор анжлахаас илүү хурц. Динэнзэнгийн вамбу шин дүнав. Самади бяцлаглалын хүч нь бол маш их хурц. За шэр буюу бэлгүүн. Бэлгүүний одоо эргэтэн гэх юм уу тийм ээ. Шэрвжи вамбу бол шин дүнав. Ухаантай гэсэн үг шүү дээ тийм. Тэгээд цямба буюу одоо тэр дөрдөл бол бас шин дүнав буюу маш их хурц. За ийм яламжаатай. Түүний дээр содномжийн цог жаачимбун гоно няранла чэшүгвичроо гэж. Содномжийн цог жаачимбуу гэдэг нь буйны чуулган агуу ихийн үүднээс бол нянтаар анжлаас үлэмж ялгаатай юм аа гэж. Илүү юм аа гэж. Илүү юм аа гэж. За бодисодоо бол ийм гайхамшигтай. За хэмээсэн болоо гэж. Оноо гав дээр нярангийн бамдугжирэг зогсон нямнаа гэж. За тэгвэл одоо энэ одоо юу гэлээ? Одоо энэ ярьж байгаа энэ бүлэг энэ сэдв дотор ярьж байгаа нярангийн бамдугжирэг тийм ээ төвчл онлын одоо язгуур хаан төгссөн юм уу гэв хэмээвээс дэ гогвала догвын цад дизам маяно шэжавани намдан шэн ино шэсун гэж. Намдан шэн ино шэсун
Дэн химэн зарлигсан. За энэ дэлүүд онцлог шүү. За энэ утга нь одоо ингэ гарна. Дэна нянду садур бангын бамба тов адан гэж тийм. Нисванисыг одоо гүйц твцсэн твчлийг одоо олох хийгээд бамбад чадвардуу жэвийн гансхийн дагмид зогбор догбаны гэж. За нянду садур бангын бамба товаа мөн бамбад чадвардуу жэвийн гансхийн дагмид зогбор догба гэж байна. За энэ гансхийн дагмид зогбор догба гэдэг нь гансхийн дагмидыг онсомдуу догба гэсэн санаа шүү. Онсомдуу догба гэсэн үг. Гансхийн дагмид зогбор догба гэж. Гансхийн дагмид догба бол догба шүү дээ, тийм ээ. Тэр зогбор догба гэдэг. Зогбор догба гэдэг юу хэлж байгаа юм бэ? Онсомдуу догба л гэсэн үг. Гансхийн дагмид зогбор догба хоёр бол мелон ондоо масын жансан пагва бэр сан жэбадан дүүнэмдүү товаин гэж. Энэ маш тодорхой байгаа. Мелон ондоо масын жансан пагва болвол сан жэва бурхан болох. Одоо хамт чацуу цаг хугацааны үед хамт чацуу болвол олдох юм аа гэж. Тэгэхээр няндөв бангва. Тэгэхээр гансхийн дагмид зогвор догваны мелон ондоо масын жансан пагвагийн хувьд бол сан жавад нь дүүнэмдүү товаин. Гондоо шадви лүнгэрэг намлаа дүйчроо. Дээр одоо үзүүлсэн иш татсан лүн болоод тэр учир шалтгаан эрэгва ухаануудаар бол ингээд батлагдж байна гэж. За тэгэхээр умаранжид юусэн мелон ондоо масунгийн жанжуулсан ба болвол бурхан болохтойгоо зэрэг болвол нянтаар анжлын болвол яах нь бандуужирыг зогваа юм аа гэж. Бандуужирыг зогваа. Хэрвээ хүсэх юм бол өөрөө хүсвэл юу гэлээ энд тэгчинжин тонлом дунгал чосод товын цод дэр дэний садур бамын бамба тов нүй гэж. За та нар энийг одоо өмнө нөгөө бид нар ярьж байсан дунгал чосоо шишээ гэж ярьж байсан тэрийг санаж байгаа бол энэ бол одоо юу штэ те газрын хувьд бол лам живанд бол тонлом байна. Тонлом дунгал чосод товаа гэдэг чинь бол саа жадвын юм шүү дээ. 8 дугаар газрын юм байхгүй. 8 дугаар газрын хувьд бол 8 дугаар газар. Тэгэхээр хэрвээ өөрөө хүссэн зовуу бадна гэсэн шүү дээ. Голлон одоо ингээд шамдсан болвол хүссэн болвол жанжуулсан ба маань 8 дугаар газрын эрдэм товлох тэр үед бол няман багнчих юм байна шүү дээ. Няман багна даажин болчих. Хэмжээний эрдэм чадaltaй бол болцсон байна гэж ойлгох хэрэгтэй байна. А гівчиг бол тэгээгүй. Хэрвээ хүсвэл гэсэн шүү дээ. Зовуу баднаа гэсэн шүү дээ. Тэгвээс тэгэхээр сая нөгөө нэг бон арабанууд бол ялангуяа тэр ихний ламаа ягдаг ба бол 8 дугаар газар дээр товлно гэдэг чинь бол энд их бодох зүйл их байгаа гэдэг чинь миний хэлсэн бол ийм учраас байхгүй. Ламаа ягдаг ба бол тэр дэний садур бамба тов нөө учраас тэгж хэлсэн чинь болов тийм ээ. Нярангийн бандуужирыг зогваин гэж. Зогва энэ үг бол зогва маяг. Зогвын нүа товаа байхгүй. Зогвын нүа товаа. Нянтаар анжлын твчил онлын одоо тэр зэргийг бол одоо 8 дугаар газрын үед бол төгсгөөд бүрэн гүйцэд болгох ийм хэмжээнд хүрчих боловч гол нь нөгөө жанжуул симба маань няман багнах гэж юусоо ч тэрэнд анхаарал хандуулахгүй байна. Гол нь нөгөө нэг амтны тусын тулд бурхны хотгийг олох нь чухал учраас тэр лүгээ шамдаад явж байгаа. Тэгээд бурхны хотгоо олохдоогоо зэрэг ингээд яаж байгаа байхгүй тийм ээ. Няманго багнаж байгаа. Хүсэх юм бол 8 дугаар газар. Ламжи мондоо бол тэгчин тонлом дунгал чосод товын тэр цагт бол яачих юм аа гэж. Няман баган бим бол багнуул багнчих юм аа гэж. Өөрөө хүсэх юм бол бүрэн боломж нь байгаа юм байна шүү дээ тийм ээ. За ингээд бол гондоо шадвын лүнгэрэг намдаа дүйвчроо. За дөрөвдүгээрх зогмон жансан жавын цэд гэж.
зог, зогва, мемба, жамба гэсэн ийм гурав болвол энэ гурвын хэмжээ гэж. Энэ гурвыг үлдэхийн хэмжээ гэж хажиг гэж. За энэ одоо жанчуу симба зогва, мемба, жамба гэдэг нь юу юм бэ гэдгийг бол энэ бодисодванаар дээр л ярьж байгаа шүү дээ. Энэ чинь бид нар нөгөө ламшижис жансамжин ондог дүйва гэдэг дээр гав дээр тааж адвалаа гэсэн шүү дээ, тийм ээ. Тэгэхээр бодисодвагийн хувьд бол зогва нь юу юм, мемба нь юу юм, жамба нь юу юм бэ гэдгийг бол ингэж яах. За энийг бол дараагийн хичээл дээрээс үргэлжлүүлээд ярья. Өнөөдөр энэ хүрээд хичээлээ өндөрлөё.